Тэгэхээр үнэхээр бас эдээ бодоо дасархан дүүрэн ийм бас Наврус баяр маань өөрөө ийм дундчтай ийм сайхан баяр. За энэ өнөөдөр бас шинжлэх ухааны технологийн их сургуулийн доктор профессор Гүлнэр багш маань бас энд хүрэлцэн ирсэн байна. Тэгээ та бас нийт ард түмэнд одоо шууд нэвтрүүлэг маань эх орондоо явж байгаа. Тэгээ баярын мэдлэгээ боломжлохгүй юу? За баярлалаа. Өнөөдөр Казак ард түмний Наврус баярыг Сүхбаатар талбайд өргөнөөр тэмдэглэж байна. Ерөнхий сайд маань ирж бидэд нэмжлэгээ хүргэлээ. Тэгээд энэ 5 гэрт бол сум сумаараа байна. Та нарын орж ирсэн гэр бол Сэнгэр Булган сумын одоо иргэд үндэснийхээ хувцсыг өмсөд үе үеийнх нь хөгшөд залуус Казак ураанхаа тухайн хувцсуудыг өмсөж өнөөдрийнхээ баярыг өргөн хэмжээгээр тэмдэглэж байна. Энэ дашрамд нийт ард түмэндээ Наврус баярын халуун мэндчилгээ хүргэе. Баярлалаа та бүхэн. Сайхан баярлалаа. За баярлалаа. Тэр ерөөл Батарч голтгой. За ингээд бас энэ Казак ээж юм тий ийм сайхан хувцснаар хэрэгэлтэй ингээд хүн сууж байгаа. Тэгээд одоо та энэ хувцснараа танилцуулаад бас нийт ард түмэндээ баярын мэдлэгээ уламжлахгүй бас энэ сайхан өргөө дотор бидээс байж шүү дээ. Монгол цайтан ба. За би одоо манай Казак үндэсний энэ нас тогтсон эмэгтэй хүний өмсгөл нь одоо кемешек. Энийг болгож чулаавш гэдгийг. Энд болоо төвөлрөх гэдгийг. Тий. За энийг чинь заавал үнэтэй цэнтэй зүйлээр хийж өмсөж явах нь албагүй. Өөртөө тохируулаад сайхан хэлбэр одоо кеп маягийн аятаахан хийгээд ингээд өмсдөөвөл хинт ч гэсэн одоо тааруухан тийм харагдахгүй л дээ. Ер нь. Тэ. Тэгээд материалын хувьд ч гэсэн тийм ч их нэг үнэтэй цэнтэй юм орохгүй. Тэ. Ингээд одоо иймэрхүү Наврусын баяр болон үйл явдалд оролцоолаа гэхээр би одоо яарав сандруу иймэрхүү юм хийгээд ирсэн. Тэ. Одоо би бол 64 настай хүн. Тэгэхэд чинь залуу хүүхэд одоо ийм залуу охтууд бол одоо ийм юм өмсөхгүй. 60-аас дээш насны улсууд их захимжтай үндэсний хувцсны нэг. За баярлалаа. Өөр чинь баярын мэд хүргэе. Наврусаар сайхан баярлаарай. Тэгэхээр бид бас энэ ах тасархаа ингээд одоо энэ үнэхээр баярын сайхан ширээн дээр байж байна. Тэгэхээр баярын ширээний тухай бас Гүлнэр багш маань хэлчих үү те? Тий. Одоо Казак түмэн маань бас эдээ будаага илбэг байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Манай нэвтрүүлэг маань шууд явж байгаа эх орондоо яар. За баярлалаа. Тэгэхээр Наврусын баярын зан заншил гэж бас өргөн үрээ те. Тэгэхээр өнөөдрийн манай энэ гэрт яг Наврус байх ёстой, дастарханд байх ёстой цагаан идэ ааруул манайх ороор гурттай байтамс. За тэгээд хамгийн одоо хүндтэй болвол энэ юу мах тийм ээ толгой одоо хоньны толгой ингээд сайхан хөөхөлж тавьсан байна. Тэгээд хамгийн одоо бас хүндтэй бол бас баварсак. Баварсак бол бас ингээд энэ гэрт бас хийгдээд ингээд тавьсан байгаамаа. Тэгээд өнөөдөр бол айраг цагаан идэгээр бол бас орж ирсэн иргэдээ бол бид нэр дайлж цайлж байгаа. Тэгээд ёс байдаг. Ер нь Навруслаар бол 40 айлаар орж цагаан идэ амсдаг гэсэн сайхан удамжил байна. За энэ ташрамд бол өнөөдрийн баярт бол үе үеийн одоо энэ Казак үндэстэн Туваа, Ураанхай үндэстнүүдийн маань залуучууд, дунд үе, ахмад үе, гадаа бол бүр хүүхдүүд хүртэл үндэснийхээ хувцсыг ирсэн. Өнөөдөр гадаа жоохон сэрүүхэн байгаа боловч үүнийг үл харгалзсан бүгдээр үндэснийхээ хувцсыг би ч одоо даалчаад байгаа болохоос бас аминдаа бас үндэснийхээ хувцсыг өмсөж зогсож байна. Тийм болохоор өнөөдрийн энэ баяр бол үе үеийн залуучуудаа бас үлгэр жишээ болохоор зан заншлаа мэдэх бас их боломж бас нэгдэж гэнэ үү гэж ойлгож байна. Тэгээд өмнө бол бид нар ингэж өнөөдрийг шиг энэ жилийн шиг өргөн үрээтэй тэмдэглэж байгаагүй. Баян-Улгийн аймгийн нутгийн зөвлөл маань энэ жил нийт ард түмэн өнөөдөр Сүхбаатарын талбайд ирсэн хүн болгон энэ Наврус баярыг зорж ирж байгаа. Энэ зорж ирж яхад орсон айл болгон гэр болгонд бол одоо уламжлалт энэ дастарханаас эдээ будаа илбэгтэй энийг бол цайж орж гарах ийм боломж нэгдэж байгаа шүү. Наврусаар сайхан баярлаарай. Баярын мэнд хүргэе та бүхэнд. За баярлалаа. Таачсан сайхан баярлаарай. За энд бас ах сахал маань байж байна. За танд Наврусын баярын мэнд хүргэе. Баярлалаа. За улстан улаг өнө гутуу болсон. За нийт түмэндээ бас одоо цэнхэр дэлгэцээр эх орондоо Имана ирлүүсээр Наврусын баяр маань эх орны маань төв цэг болсон одоо Сүхбаатарын талбайгаа шууд дамжин хүрж байгаа. Баярын мэндчилгээ өрөхгүй юу? За. Монголдың барлық халқына, оның ішінде қазақ халқымызға мына 2013 жылы не ойлаған ой сәтті болып, жұмысынан, денсаулығынан табыс күтемін деп ойлап отырмын. Монголын нийт ард түмэнд Наврусын баярыг тохиолдуулаад эрүүл энх аз жаргал юу сансан ёсун өсөл
ёсчлон биелэхийн ёроолыг дэвшүүлье. Та нөхд 2013 он Аз жаргал эрүүл энх элбэг амьдрал хайрлах жил болох болтугай гэж ёрой. За тэр өрөөд батарч болтгоо. За та нийт ард түмэндээ мэдчилгээ төвшөлгүй юу? Би Батчлан гэдэг хүн 64 үндэстэ 68-аас ирж байна. Уранхаа хүн. Ер нь тэгээ түүхээс манай Уранхаа газаг ард түмэн бол түүхний ясахтуу төрөл садан болж явсан ийм түүхтэй. Аль цагаан Уранхаан цагаан сар газагийн Наурыз баярыг бол ер нь ижилхэн тэмдэглэдэг ийм уламжлалтай. За ингээд энэ баяр маань нарны баяр гэдэг нэртэй тэр тэтрүүг мэдж байгаа. За тэгэхээр мандж байгаа нар шиг манай ард түмэн өөрөлдөн гэж эрүүл сар бол энх тун голон түмнээрээ баярлан баясж явах болдгоо гэж ярив да. За өрөөд батарч болтгоо. За та баярын мэдчилгээ төвшөлгүй юу? За баярлалаа. Би Баян-Улгийн буйн цөмөн иргэн байгаамаа. Харьяатата Улаанбаатарт нутагтдаг өнөөдөр манай Казак түмний Наврузын баяр болж байгаа энэ үйл явдлыг одоо тохиолдуулаад Монголын нийт ард түмэндээ болон манай Казакын ард түмэн Уранхай одоо яс түмэнд одоо бүгдээр энэ Наврузын баярын мэндийг дэвшүүлж эрүүлэн сайн сайхныг хүссэн ёроё. Та бүхэн маань одоо энэ Наврузаа сайхан одоо баярлж одоо Элгарын хамгаалтанд төрлөөрөө төвшин хамгаалтанд сайхан тэмдэглэж одоо өнгөрүүлээрэ гэж одоо ингэж хүсэж байна. Одоо Монголын нийт ард түмэнд бас Наврузын баярын мэндийг дэвшүүлье. Нутгийн ард түмэнд бас мэнд хүргье. Буянтын ард түмэнд бас одоо Наврузын баярын мэндийг дэвшүүлье. Та бас ер нь бага наснаас ихтэй Казак түмэнтэй Казак наас нөхдөдөө бас ингээд Навруз баярыг тэмдэглэж ирсэн байх та. Тэр дурсамжууд байсан. Тий, ер нь бол одоо манай Казакын ард түмний Уранхайлаа. Тэгээд одоо бид бас Наврузын баярыг одоо бас тэмдэглэдэг, хамтарч тэмдэглэдэг одоо тэр үе уламжлалт одоо 9 жилээс одоо өг цэцлээс ингэж уламжлагдж ирсэн юм. Түүхт одоо сайхан баяр байд юм аа. За таны хувьд? За би Баян-Улгийн аймгийн буйн цөмийн хөнөө. Одоо Улаанбаатар хотын Дэнжимэнгад амьдарч байгаа. Тэгээд Навруз хот болсон. Одоо би Баян-Улгийн аймгийн одоо банкнд ажиллаж байсан Зиналхан даргадаа бол баярын мэндэлцгээ дэвшүүлээ. Нодлон нөгөө эдийн засгийн нөгөө юу болсон банкныхаа даргад банкны Баян-Улгийн аймгийн нийт банкнд ажиллаж байгаа бүх хүмүүстэй баярын мэнд хүргэе. Баян-Улгийн аймгийн буйн цөмд ажиллаж байгаа банкны хүмүүстэй мэд хүргээд нийт ард түмэнд бүгдэд мэндийг дэвшүүлье. Тэр өрөөд батарч болтгоо. За ингээд Монголын үндэсний олон нийтийн телевизийн Эмэн хоёр телевизээс одоо эх орон даяар Навруз баярын өдөрлөгийг эх орны маань төвцийг болсон Сүхбаатарын талбайгаас шууд дамжуулан хүргэж байна. За ингээд бас энд бас эрхэм хүндтэй зочд маань энд хүрсэн маань та бүхнээс бас Навруз баярын мэдлэгийг нийт ард түмэндээ өргөхгүй юу? За тав хүнд өнөөдрийн Наврузын баярын мэндийг хүргэе. Тав хүн сайн мэдж байгаа Наврузын баяр бол хаврын баяр. Энэ Наврузын баярыг Монгол улсынхаа нийслэл Улаанбаатар хотод өргөн дэлгэр тэмдэглэж байгаадаа маш их баяртай байна. Манай нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа Наврузын баярын арга хэмжээнд танай хамт олонны зүгээс эхнээсээ одоо эцэс хүртэл оролцож байгаадаа танай хамт олонд бас ажлын өндөр амжилт хүсье. За Монголын нийт ард түмэнд тэрэн дотроос Монголын өнцөг буланд амьдарч байгаа нутаг нийтийн ахын дүүстэй Наврузын баярын мэндийг хүргэж улс он болсон ах мол болсон гэсэн ёроолыг өргөн дэвшүүлье. Тав хүнд баярлаа. За өрөөд батарч болтгоо. Таны хувьд? За яс баяд гэж ирсэн Баялгийн аймгийн Улаан станцын маргаат гэдэг байна. Энэ жил онцлог нь бол ерөөсөө шинжилсэн засгийн газрын шинэ юм болж байна. Нөхөр одоо анх удаа нэг талбай дээр манай Наврузын баярлж байгаа их баяртай байна. Тэгээд бас Баялгийн ханд хэлэхэд улс он болсон ах мол болсон элэм заман отгоон тонш болсон их баярлаа. Цаашдаа бас энэ анх удаа болж байгаа өшөө өргөсөх өшөө цаашдаа бүр том боломж болох болов гэж бодож байна. Их баяртай байна. Баярлалаа. За ингээд бас оюутан залуучуудын маань төлөөлөнд хүрсэн ирсэн байна. Улс он болсон ах мол болсон төр төвшин төмөн олон амгалан байх болтугай. Навруз баяр сайхан баярлж байна уу? Сайхан баярлж байна. Сайн байцгаана уу? Ингээд бүх казакуудтай Наврузын баярын мэндийг хүргэе. Мөн нийт оюутнууд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа нийт казак оюутнууд казак гэрэттэй Наврузын баярын мэнд хүргэе. Улс он болсон ах мол болсон. Сайхан баярлаарай. За баярлалаа. Тэр өрөөд батарч болтугай.